Дэлхийн агаар мандлын дундаж температур 174 градусаар нэмэгдсэн байна. Дэлхийн гадаргуу болон агаар мандлын температурыг зөх төвшөнд нь барьж байдаг хүлэмжийн хийн хэмжээ байх ёстой төвшнөөс нэмэгдсэн учраас байгалийн зохицол алдагдсан гэсэн үг. Гол буруутан нь хүмүүс бид. Сүүлийн 100 жилийн аж үйлдвэрийн хөгжлийн сөрөг тал нь хүлэмжийн хийн ялгарлаас үүдэлтэй дэлхийн дулаалал. Гамшиг зовлон дахин амсахгүй тулд хүн төрлөختөн байглаан харагдаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд санал нэгдэж, улс орн бүр үүрэг хүлээсэн. Хамгийн сүүлд дэлхийн 197 орны төр засгийн тэргүүд Францын нийслэл цуглаж, Парисын хэлэлцээрийг байгуулах эхлэлийг тавина, хүчин төгөлдөр болж амжилттай хэрэгжиж эхлээд байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор 1997 онд Япон улсад батлагдж байсан Киотогийн протоколоор аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орнууд асуудлыг шийдэхэд илүүтэй оролцоотой байсан бол 2016 онд Монгол улс сойрхон баталсан Парисын хэлэлцээрээр зөвхөн өндөр хөгжилтэй гэлтгүй бүхий л улс орн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулах ёстойг тунхагласан юм. Монгол улс ч үүрэг хүлээсэн. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг хөгжлийн өнөөгийн загвараар явж хүрэх төвшнээс 14%-аар бууруулах үүрэг амлалт аваад байна. Харин хэрхэн яаж энэ амлалтандаа хүрэх вэ? Монгол улсын хувьд хүлэмжийн хийн нийт ялгарлын 50%-ийг эрчим хүчний салбар дангаараа үүсгэж байна. Тийм учраас 2030 он гэхэд эрчим хүчний салбараас үүсэж байгаа хүлэмжийн хийн хэмжээг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30% хүргэх зорилтыг тавин ажиллаж байна. За олон улсын хэмжээнд энэ конвенцийг хэрэгжүүлэх янз бүрийн хөшөөргүүд ярьж байгаа цэвэр хэрэгжлийн механизм гэх мэт. Гэхдээ олон улсын ийм олон талт хамтын ажиллагааны механизм бас тэр болгон их үр дүн өгөхгүй байгаа учраас Япон улсын засгийн газраас санаачлаад энэ хамтарсан кредит олох механизм гэсэн энэ зүйлийг бий болгосон. Япон улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн хэмжээг 26%-аар бууруулах үүрэг хүлээсэн. Энэ зорилттой хүрэхийн тулд хөгжиж буй улс орнуудад өндөр хөгжилтэй орнуудын байгаль дээлтэй, нүүрс дүргч бага ялгаруулдаг техник технологи бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах механизм буюу хамтарсан кредит олгох механизмыг санаачлан 2013 онд Монгол улстай хамгийн анх хамтран ажиллах баримт бичгийг байгуулсан юм. So the JCM, or the Joint Crediting Mechanism, is a cooperation between government of Japan and government of many partner countries around the world, including Mongolia. Currently, there are 17 partner countries in Asia, in Latin America, and in Africa. And the purpose of JCM is to facilitate diffusion of leading low-carbon technologies, systems, infrastructures, and also to contribute to climate change mitigation and sustainable development of Mongolia. The JCM encourages investments between companies and also institutions in Mongolia and Japan. So Japanese entities are encouraged to bring investments into Mongolia to encourage more low-carbon development activities. IGS works with Mongolian stakeholders in implementing the JCM in the country. We help facilitate stakeholders, Japanese government and Mongolian government, and private companies and city governments from both countries to implement and realize low-carbon development projects in the country. We also work with the government of Mongolia in establishing an MRV, or measurement, reporting and verification programs in the country, and develop more capacity of many stakeholders, including private sector. Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд өнөөдрийн байдлаар манай улсад 10 төсөл хэрэгжиж байна. Үүний нэг нь Дархан уул аймаг дэх 10 мегаваттын нарны цахилгаан станц. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн орж ирнэ гэдэг манай улсын хувьд бараг боломжгүй зүйл байсан. Үн төлбөрийг төрөөс хатуу тогтоодог, чөлөөлдөггүй, үүнээс болоод алдагдал хүлээдэг татаасын хэлбэртэй салбар учраас бизнесийнхэн зайгаа барих нь аргагүй. Тэгээд ч өртөг өндөртэй салбарт анхны хөрөнгө оруулалтгүйгээр орох боломжгүй. Харин хамтарсан кредит олгох механизм хэрэгжиж эхэлснээр хувийн хэвшлийнхэнд гарц нээж өгсөн юм. Энэ төслийн хүрээнд бол бид одоо хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг одоо улс орондоо авч хэрэгжүүлэх, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд одоо тус төхөн болохын зорилгоор хамтарсан кредит механизм бид Япон улсын Shark корпорац хамрагдаж бид энэ хүрээнд бол одоо дэлхийн хамгийн сүүлийн үеийн одоо орчин үеийн техник технологи нэвтрүүлсэн ийм нарны цахилгаан станцыг бол Дархан уул аймагт болж байгуулсан байна. 10 мегаваттын хүчин чадалтай Solar Power нарны станцын төсөл хэрэгжснээр жилд 145 мянган тонн ус хэмнэж байна. Энэ бол бараг 100 мянган хүний жилийн хэрэгцээний усыг дан ганц энэ станц ажилласнараа хэмнэсэн гэсэн үг.
10 мегаваттын эрчим хүч гаргахад жилд 11,200 тонн нүүрс шатаадаг. Нарны цэцгэлгаан станц ажилласнаар энэ хэмжээний нүүрс шатаагүй агаар мандлаа 16,000 тонн нүүрс хүчлийн хийнээс хамгаалж байна. Монгол орн бол одоо нарны эрчим хүчний ариун нөөцтэй. Дэлхийн асар их эрчим хүчний хэрэглээтэй энэ одоо улс оронд одоо экспортлох ийм бол том зорилт бол Монголын одоо нарны эрчим хүчний ирээдүй бол байгаа гэж ингэж бодож байгаа. Япон улсын засгийн газрын хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжиж, манай улсад өрөөгөөжөө өгч байгаа бас нэг төсөл бол Everyday Farm компани 10 мегаваттын нарны цэцгэлгаан станц, газар тариалангийн хосолсон мон нарны төсөл. Нарны станцын хувьд бол жилдээ 17-аас 18 сая кWh эрчим хүчийг үйлдвэрлэж төвийн бусд нийлүүлдэг. 2015 оноос хамтарсан кредит олгох механизмын загвар төслийн хүрээнд хэрэгжиж байгаа нарны цэцгэлгаан станцын энэхүү төсөл нь төвийн бүсийн цэцгэлгааны сүлжээнд холбогдоод байгаа юм. Төслийн гол зорилго нь Япон улсын газар тариалангийн тэргүүлэх зэргийн дэвшилт технологиг эзэмшин нэвтрүүлж, эх орондоо экологийн цэвэр орчинд тарьж ургуулсан аюулгүй хүнсний ногоо жимсгнийг тариалангийн талбайгаас хэрэглэгчдэд шууд хүргэн борлуулах боломжтой болсон юм. Монгол Японы хамтарсан кредит олгох механизм бол үндсэндээ өндөр өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний төслийг Монголын нөхцөлд хэрэгжүүлэхэд хоёр улсын хувийн хөгжлийн байгууллагууд хамтарч ажиллах нөхцөлийг бол томор бүрдүүлсэн байдаг. Хүлэмжийн хийн ялгарлыг нэмж байгаа хүчин зүйлсийн нэг агаарын бохирдлын гол их үүсвэр бол нүүрсний дутуу шатлалтай зуух. Манай улсын бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа энэ бэрхшээлийг даван туулахад хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжиж байгаа төслүүд чухал хувь нэмрээ оруулж байна. Ану сервис компани Төв аймгийн Борнуур сум болон Улаанбаатар хотын хан улд үргэлдэх 118 дугаар сургуулийн халаалтын зуухыг шинчилжээ. Борнуур сумын нэгдсэн халаалтын зуухны хувьд бол хүчин чадал 1.8 мегаватт, сумын төвийг бүтнээр нь нэгдсэн халаалтын системд холбосон байгаа. 3 жилийн хугацаанд бид нэр хэмжилт хийгээд үзэхэд болвол ашиг төлөвийн коэффициент нь ерөнхийдөө 87-аас 88% таа гэж гарч байгаа. Хамтарсан кредит олгох механизм гэсэн хөртлийн хамт ажиллагааны энэ хэлбэрийн гол өрөөгөөж нь эрчим хүчний салбар хувийн хөвшил орж ирсэн, хөрөнгө оруулалт орж ирсэн, шинэ техник технологи орж ирсэн гэсэн ийм байдлаар л одоо хариулахад энэ хамтарсан кредит олгох механизмын гол үр дүн. Монгол улс дахь хувийн хөгжлийн байгууллагууд ийхүү эрчим хүчний салбарт тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт орж ирж амжилттай ажиллаж байгаа олон жишээнээс цөөнхнийг энд дурдлаа. Дэлхий дахины өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд дан ганц төр засгийн бус эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон хувийн хөгжлийн оролцоог нэмэх нь тун чухал ба үүнийг төрийн бодлогоорч дэмжин ажиллаж байна. Тухайн төслийн бараа бүтээгдэхүүн тоон төхөөрөмжийг гайл нөөтийн татвараас чөлөөлсөн хууль батлагдсан байгаа. Тэгэхээр энэ бол маш том дэмжлэг тухайн томоохон төслийн зардлын нэг хэсэг нь татвар байдаг. Тэгэхээр энийг бол дөрөс чөлөөлсөн гэсэн байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт мөн одоо тухайн аж ахуйн иргэн аж ахуйн жиг сэргээгдэх юм хүч нарны дэлгэцийг хэрэг өөр төр ашигласан тохиолдолд тэрнээс үйлдвэрлэж өөрийнхөө хэрэглээнд үйлдвэрлээд илүү гарсан сэргээгдэх юм шиг төрөөс бас худалдаж авах талаар тийм журам боловсруулж байна. Монгол улсын их хурлаас 2015 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, ногоон хөгжлийн бодлого зэрэг баримт бичгийг батлан гаргаж 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20%-ийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр хангах 2030 онд 30% хүргэх зорилт тавьсан. 3 жилийн өмнө 2 хүрэхгүй хувьтай байсан энэ үзүүлэлтийг хэдхэн жилийн дотор 10 хүртэл хувь өсгөнө гэдэг хүрч болшгүй зорилт шиг байсан. Харин өнөөдөр 11.8% хүргэж чаджээ. Төрийн оновчтой бодлого, бүс нутагдах хамтын ажиллагаа, хувийн хөгжлийн зоригтой алхмууд ийм үр дүнг бидэнд авчирч байна. By implementing climate change mitigation project, we don't only reduce greenhouse gas emissions, but we also bring more benefits to the people and to the society. Actions by private sectors, corporations, investors, cities, and individuals are very important in the climate change mitigation. We need more private sector initiatives, cooperation, technology, and eagerness to work together for the climate change mitigation in Mongolia in order to reap more benefits for the future of the Mongolia. Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний салбар асар хурдцтай хөгжиж байна. Сүүлийн 5 жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийн хүчин чадал жилд 15-аас 25%-аар өссөн. Харин 2030 онд 45% хүрэхийг олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас өнгөрсөн онд мэдэгдэж байсан. Гол хөшүүргийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний өртөг буурсаар байгаатай холбоотой.
Шинэ техник, технологи, инновацийн ололтоос үүдэлтэйгээр сэргээгдэх эрчим хүчний өртөг ийхүү эрс багасч байгаад салбарынхан олзуурхаж байна. Энэ бол манай улсын хувийн хвшлийнхэн энэ салбарт орж ирэх том боломж. Жилийн ихэнх үед нартай, сэвшээ салхитай Монгол орн сэргээгдэх эрчим хүчний диваажин юм. Энэ нөөц боломж байгалийн өвдөл нь манай улсад хүлээсэн үүргээ биелүүлэхэд томоохон давуу тал болж байна.